Орхон аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйн лабораторийн 2026 оны эхний хагас жилийн тайланг танилцуулъя. Хэмжлийн 6 төрлөөр 3996 ширхэг хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийсэн. Хэмжлийн 2 төрлөөр 56 ширхэг хэмжих хэрэгсэлд шалгалт тохиолгыг хийсэн байна. Эзэлхэн багтаамж зарцуулалтын хэмжил шалгалт баталгаажуулалтанд 2763 ширхгийг хамруулж үүнээс усны тоолоор 2549 ширхэг, автоцистерийн 44 ширхэг, түгээгээр 170 ширхгийг баталгаажуулсан. Дулаан температурын хэмжил шалгалт баталгаажуулалтанд 20 ширхгийг хамруулж аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглаж буй термометр 16 ширхэг, бусад термометр 4 ширхгийг баталгаажуулсан. Даралтын хэмжил шалгалт баталгаажуулалтанд 215 ширхгийг хамруулж цусны даралтын аппарат нь 161 ширхэг, уурын зуух даралтын савны даралт хэмжиг техникийн барометр 54 ширхгийг баталгаажуулсан байна. Цахилгаан соронзон хэмжил шалгалт баталгаажуулалтанд 215 ширхгийг хамруулж 3 фазын цахилгаан тоолоор 35 ширхэг, 1 фазын цахилгаан тоолоор 118 ширхгийг баталгаажуулсан. Физик химийн хэмжил шалгалт баталгаажуулалтанд 1 ширхгийг амьсгалдах спиртийн агуулмж хэмжигчийг хамруулсан байна. Химийн хүнлийн хэмжил шалгалт баталгаажуулалтанд 844 ширхэг, үүнээс худалдааны жин 629 ширхэг, автомашины жин 16 ширхэг, тугнагч жин 48 ширхэг, үнэт металл, үнэт эдэллийн жин 26 ширхэг, эмнэлэг, эмийн сангийн жин 125 ширхгийг тус баталгаажуулсан байна.